энэ их зүгээр юм билээ. Гэтэ энэ Монголоос энийг авч ирсэн яг ингээд энэ таардаг. Гэтэ энэ доотлол нэм жоохон ширүүн байдаг учраас шууд энэ дээр ингээд тавьчихаар энэ дээр тавьчихлаар энийг өвч мөрөө мухалгацах гэдэг. Тэгэхээр тийм учраас ийм даав юм дээр нэг зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд жижиг ийм хийвэл манай монголчууд доорны юм нөгөө нэг юу халтардаггүй юм гэвэл зүгээр юм шиг санагдсан. Тэрнээс бол айгүй дажгүй юм байлээ. За нэмээ хэрэглээ гэж битэр нэг уудаг юмуд ингээд 7 хоногор ингээд хийцэн ингээд байгаад байгаа. За манай өнөөдөр хийнүүдийг уучаа авчижээ. Би болохоор энэ хоёр нь орооны юм байгаа. Тэгэд энэ одоо эмээ энэ савыг болохоор амар инээдтэй. Ерөнхийдөө настай хүмүүс авдیں۔ Тэгээ би битэр ингээд янз бүрийн витаминууд уудаг учраас энэ савыг ингээд авсан чинь маань нөхөр үгүй савнаас нь дагаад уучих гэсэн. Тэгэхээр би үгүй эн чинь ингээд аягүй эмгч хэвээр амар юм аа. Бас гадагшаа ингээд явах юм бол юмдаа ин хийгээд авчаа. Тэгээд олон хайрцагч хэрж явахгүй амар юм уу гэтгсэн нориуг дотроо штэ тий. Гадаад орн руу явах юм бол яг цэвэр оригинал юу хайрцагтай байхгүй болохгүй. Тэгээд нэг ийм юм байгаад байгаа. Тэгээд та нар бас иймэрхүү хайрцаг нь бас хэрэгэлдэг л байх л та. Бас зүгээр юм байлээ. Ер нь бол нэлээ хяналттай ууж сурдаг юм ээ. За энэ ширээний бүтээлийн энэ манай ээж наран тул захаасаа авсан гэж хэлсэн. Тэгээ энэ ийм гоё юм бүтээлэг манай энд байдаггүй шүү дээ. Тэгээ яг дундуур юм ингээд дэвссэн юм шиг. Тэгээ энэ бүтээлгээр манайх ингээл гэрээ гоё л ингээл явж байгаа. За нэг ийм юмар бас гэрээ гоё дээ. Яг хөө энэ бол бид нэр бүгдэрийн бидэнтэй дотор нэм юу хийждэг. Манай хамгийн баг дүү бэлгэлж ирсэн. Энэ болохоор бас хөөрхөө энэ ч нөгөө жижиг тортны суурь шүү дээ. Ингээд жижиг тортнууд ингээ өрөөд ингээ тавьчихна. Тэгээ энэ хийцэн болохоор амар гоё юм юутэй. Будаган юм үтээ. Урлал юм да. Энэ одоо би хаана хайх байсан мэдэхгүй. Одоо хаарсан ч пош их юм бэ. Гараар хийсэн юм гинэ. Тэгээ би нэг нөгөө хуучин юм зардаг дэлгүүрээс хідэржлээ авч ирсэн. Одоо манайхан 30,000 40,000-аар авч ирсэн. Одоогоор ийм хөөрхөн ингээд юм байгаад итээ. Ингээд би тавьчихсан. За манай нэг Тайландд бас тэгж байгаа тэгэхээр хатруу энаараа энэ гарын налчуур байгаа байхгүй юу. Тэгсэн чи ийм хөөрхөн ийм юуны төрстэй ингээ хийцэн байгаа да энэ гарын налчуур. Тэгээ би яг энэ хөөрхөн ингээд хайчаар хайрын санагдаад тэгээ тэмчэнэ төр ингээ өлгцэн байна. Энэ одоо нутгийн элс одоо энэ ингээл байж ийм хөөрхөн мэдээс энийг би анх нориогт ирэхдээ авчирсан. Энэ одоогоор ингээ манад байж байна. За энийг манай ах хийсэн. Одоо 3 жил болох нь шүү дээ. Хурдан юм аа. Тэгээ энийг ах хийсэн манай хотын нэр. Манай хотод чи бид тэмдэг юм хандгаа байдаг байхгүй юу? Тэгээ энэ бол царын ганц бүтээл байгаа. Энэ манай ах хийсэн. Энэ их хөөрхөө. За энийг манай нэг юм модон юм тав байгаа. Энэ бүр том юм цар байхгүй юу? Энэ дотроо дээр үед нөгөө цагаан будааг хийгээд модоо албаар ингэж иддэг гэсэн. Тэгэхээр яг нориог үдээ хэртнээ викинг үдээ айл гэдгээр юм манад бэдийн дээш нь ингээд тавьсан завшиг хэлбэртэй. Энийг одоо манай их чи охин эрэхтэй өгчээсэн. Энэ одоо ах ээж хоёр өгсөн. Нөгөө Чингис хаанаа зал гисэн шүү дээ тийм ээ. За энийг болохоо манай ах өгсөн. Энэ хятадын энийг болохоо манай их чи охин сурч исэн өгсөн. Энэ сугийнхаараа гэдэг энэ од мөндрийнхээ ярьсан байсан. Би бас нэг влог хийсэн. Тэдний нэг гэр музейд очсон байхгүй. Энэ тэгээ сугийнхаараа энэ гэр музейд үнэхээр гайхалтай юм байлаа. Тэгээд юунаас тэндээс авсан ганцхан юм нэгэ боддоо одоо манай хөргөчийн чимэглэл байж. Нэг манай Тайланд найз гэсэн Тайландуудын хүний юу татах юм да гөөсө хатар гэж ингээд. За энийг болохоор юуны Африкт, өмнөд Африкт явж байгаад тэгээд нөгөө нэг арсын өнгөөр юм одоо тусгаарлах гэдэг нэг юм юу идэг ч тийм том тэрний эсрэг тэмцэн хүн шүү дээ Нельсон Мандела. Тэр нэг музейгээс энийг авч ирсэн. Энийг болохоор яг Битлсийн музейгээс авсан. Яг ингэ үзээд яг үдсэн музейнээс энийг ингээ авсан. Тэгээ Битлсийн музейг Ливерпулд үзээд маш онцгой гоё сэтгэл төрсөн байгаа. Нэг Кипрс энэ хатан бөхсөн.
Энд болохоор юм нэг нэртэй юмнууд үгүй. Одоо нэр нь яг юу гэсэн үг юм те? Ямар утга учиртай ингээд юм хэлсэн байгаа. Тэг энийг болохоор юунаас авсан? Египтээс авсан. За энийг хаттын нэг мантуу шиг юм царайтай нөхрийг манай нөхрийн хүү тэнд Бээжинд нэг жил сурч ажилласан тэгээд тэндээс авсан. За энийг болохоор манай охин хуралд ороод ирээд авчиж өгсөн. Тэгээ энийг охин авчиж өгсөн бас музейг нь үзээд авсан гэсэн. Солонгосод энэ виллежд те юуны манай хүү очиод биш нөхрийн хүү очиод өгсөн байгаа. Энийг битэр музейгээс авч ирсэн. За энэ нь болохоор викингүүдийн завны байгаа. Энийг бас музейг нь үзээд манай охин өгсөн. Энэ болохоор Лионд манай хүү хуралд ороод өгчээсэн. Кипрос гэдэг ийм мөрхөө манай хөргөчний наалтад нэг их биш. Гэхдээ бүгдээрээ бас түүхөө өгүүлнэ хөрхөн. За манай гэртээ нэг ийм жижиг халбаанууд байдаг. Эдгээр чи модон юмараа халбаг хийж байдаг. Одоо усаа аваадаг тий. Манайх шиг сүм өрөхгүй л дээ. За янз янзраа энэ дээр үе. Одоо энэ бүтээл юм да. Тийм манай хадмай гэрээс ирсэн юмнууд байгаа юм. Бүтээлүүд. За би та нарт энэ зургийг тайлбарлаж ирсэн юуны улаан дэгний баяраар үзчихсэн энэ хатгамал гэдэг энэ хойд Солонгосын одоо урчуудын хийсэн юм хатгамал байгаа юм. Тэгээд энэ хатгамлыг Монголд одоо 2012 оны үед хаа одоо хойд Солонгосын уран бүтээлчлийн үзэсгэлэн гарч ирсэн тэндээс энийг авсан байгаа. Тэгээд энэ $100 $110 орчлоо авч ирсэн. Тэгээд авчирсан чи энэ хүрээг нэнд хийлгсэн чи энэ хатгамлаас илүү үнд хүрч байгаа юм да. Тэг манай галын өрөө ингэж шимжийдэг юм. Манай битэр чинь нэг шашин машин гэдгүү л те. Тэгтэл энэ нэг гоё бүтээл талаас нь авсан. За манай гэр ингээ гаднаас ингээд ороод ирэхээр гэрээ энийгээр ингээд одоо ээж хоёр хүүхдтэй байгаа. Тийм маршлаа. Манай ээжийн хамгийн анхны бүтээл маш удаан байсан. Тэг манай гэрийг хамгаалж идэг гэж хэлж ална. Энэ одоо би хоёр хүүхдтэй гэж хэлж бас болох юм. Тэг энэ цаг зогссон байна. Энэ болохоор манай Монголын цаг аа. Энийг хөөрхөн сүвнэрийг би хуучин юм зардаг газараас авсан ингээд. Зохиогод тийм нарын дэше харсан юм самнуудтай дом битээ. Тэгээ дээр юм азын юм хөөрхөн юмтэй. Ийм юм байгаа. Тэний түлхүүрнүүдийн нэг энд чи айл болго ингээд нэг юм төмөр савнаг ичтэй орж ирэнгүүтээ. Энэ хэсэг зүгээр юм дотроо юм бас нэг юм тийм үл дотроо зориулт юм юмнуудтэй. Энийг хөөрхөн юмнуудыг манай нөхөр ажлын гаднаас олсон гэсэн энэ хоёр манай гэрт нь хоёр аалз хоёр юм юу вэ? Салмандр гөрүүл гэдэг. За хувцсны өрөөнд гэдэг нэг эгчтэй гурвын нэг ойсон юм нэг хатгамал байгаа. Энэ манай хадам ээжийн гэрээс л ирсэн. Одоо Иесус төрж байгаа энэ бол юм шиг байгаа. Тэгээ хувцсны өрөөний нэг ийм зураг манай хадмын гэрээс ирсэн юм аа. Энэ болохоор нэг юм байгаа. Тэгээ бүр дээр викингийн завнаас үлдсэн ч юм уу хааш юм загсчны юм завны үлдэгдэл нэг юм байдгийг ийм тэмдэгтэй. За энэ болохоор юм юу байгаа. Ийм жижиг кейс байгаа. За эндээс ингээд харах юм бол ингэж харагдана. Бас л гар урлалын бүтээлтэй. Ийм гоё юм байна. За энэ болохоор манай ээж байсан хатгсан юм байгаа. Одоогор ингээ манай гэрийг чимдэг гоё. Одоо наран цэцэг чинь нөгөөсөө цаанасаа миний цэцэг гэсэ. Тэгээ тэн дээр байгаа одоо нэг хөөрхөн хатгамал биш ч тийм нэг манай ээж урсан. Тэгээд энэ туузаар ингэж уралсан юм гоё хатгамал орж ирсэн хүмүүс асуудаг ямар гоё юм хаана хэлгсэн гээд. За энэ зураг болохоор нэг настай хүнийг охинд тамхи ингэж асааж өгч зожволкын асааж байгаа юм зураг байгаа. Энэ болохоор манай нөхөр авчихсан гэсэн. Энэ харандаа урлсан юм урт зураг байгаа. Тэр доотлох хэсэг нь юун диваны цаагаар орсон байна.
Тэгээ энэ бас их гоё зураг шиг санагддгийг. Тэгээ энэ болохоор жаргалын 8 морьтой тийм ээ. Энэ гоё хатамдлаг манай ээж хатгаж өгсөн. Бас их гоё санагддгийг. Энэ болохоор Америкийн нэг юм хөдөлтэй нэг юм санал ид шүү дээ. Тийм санал байгаа. Тийм ээ доороо юм мюттэй нэг доотлох нэг ийм санал байдаг ч тийм ээ. Энэ хөрхийн ингээс суугаад ингээ хөдөлтэй тэг битэр нэг хэрэгэлдэггүй маа. Дээр үе манай хадмын гэрээс ирсэн. Ийм юм хумаар их хадмын гэрээс гойдог хүн тэгээд өгсөн. Тэгээ энийг бас ингээ судлаа өгсөн. Тэгээ энэ жишээлхэмжээний нэг том бүтээлэг байгаа байхгүй юу? Иймэрхүү бүтээлгүүд гоё юм шиг санагдаад идэх надад гараараа ингээд уралцсан энэ ингээд айгу том бараг юм метр идтэй ч юм дээ гоё мөнгө нь их таарсан их гоё санагдаад идэх. За нэг иймэрхүү битэрийн ер нь нэг наран цэцэг тарьж үзэх гээд манай нөхөр 2 үр суулгасан чинь нэг нь ургаад нэг нь ургаагүй гэсэн энийг гадаа гарах байлгүй дээ. За өнөөдөр гадаа нэг иймэрхүү байна. Энэ болохоор манай Монголын хэсэг байгаа. Энэ ингээд 3D-гээр манай хүү хийсэн. Тэгээд ард нь ингээд гэрэл хасангууд ингээд бүх зураг нь ингээд тодроод гараад иртээ. Ийм гоё юу байгаа. Тэгээд манай Монголын хэсэг манай аавын хэрглэж байсан хөөрөг байгаа. Тэгээд 2 шиг хөөрөг. Нэг нь манай нөхөрт гэсэн, нэг нь манай хүү гэх. Энийг одоо маш гоё зүү орож хийсэн юм юу байгаа юм. Энийг одоо ховдын өсөр үе ирээдүйн төвийн эмч хийжсэн одоо одон туяа эмч манд бэлгэлжсэн намайг ховдоос нүүхэд энэ үнэхээр чамын эцтэй юм байгаа. Дотор нь одоо 4 бэрх хийсэн байгаа. Ийм байна. Энэ одоо тогсыг манай ээж бас лайжсан. Тэгээд бэлгэлсэн байгаа. Энэ хажууд нь тогсны өдөг зориудаар Монголоос гандангаас авч исэн. За энэ домбыг уг нь хэрэглэх гэж авсан. Тэгсэн чи энэ хийцэн үнэндээ маш муу байсан. Яагаад гэвэл энийг хийнгүүд энэ амсрын дагаж ингэж ус юу цайна гоожоод үнэхээр муухай бас хулих байсан. Нэг айгүй үнэтэй авсан. 350 мянга, 400 мянга ч авсан. Тэгээ одоо ингээд зүгээр сүвнэр болоод байж байгаа. Энэ манай хадам аав бас сони юм сонирхдаг шиг модны өөр байгаа шүү дээ. Энэ тарих шиг энэ модны өөрөөр авчин гэж юу яасан байгаа. Цуглуулдаг гэсэн юм билээ. Тэгээд энд нь ингээд энэ шоу болохоор одоо хойд нэг арал дээр л цугладаг гэсэн. Тэгээд энэ шоуг бас очиж үзье гэж бодоод байгаа. Тэр хавьд манай Монгол залуучууд амьдардаг нэг очино гэсэн бодолтой байна. За өнөөдөр чин гадаа бороо ороо усан бороо орчлоо. Би чи өдөөс хойш ажилтаа. Энэ хөөх юм. Энэ хөөх шар шуу байгаа энэ хөдлөд идэв. Энийг цонхон дээрээ ингээд атцээ. Энэ болохоор энэ шуу. Тэгээд нэг дуураад бас энерги аура энтэг гоё олгодог юм зүтсэн. За ингээд нөө байгальтайгаа ойрхон болохоор нэг иймэрхүү юмудаар их гоё дээ. Гэрээ. Ингээд миний энэ ногоон хэсэг энд гэж. За бэлэг дурсгалын юм гэхээр энэ болохоор манай ээжийн дүүгчээс энэ Монголын нэг өдрийн бассан хөлбөр юм шиг үлээ. Бас арьсаар хийсэн муухай болоог байгаа. Энэ гэхдээ бас их зүгээр л юм байлээ гэж тахад. Энийг болохоор Эрмитаж музей үзээд авсан. Тэгээ Санкт Петербург яваад аав энэ зургийн талаар ярьдаг байсан болохоор ингэж авсан байгаа. За тэгээд ийм байна. Манай гэртээ энэ Чингис хааны жоох өөр юм шиг санагддгийн царинаас нь гэхдээ жоох Европ хөлбөрстэй хийсэн юм шиг. Тэгээ энэ болохоор бас хойд солонгосууд эмгтээчүүдээ урсан юм бүтээл байгаа. Тэгээ манай энэ гэрийг хамгаалж идэх
одоо манай гэрийн хаана энд байна да. Тий. Энэ ингээд зургнууд хүүхдүүд ихэн гэр бүлийнхээ зургнууд ингээд хийцээ. За энд ингээд манай нөхрийн миний хүүхдүүдийн маань ингээд ангийнхан хүүхдүүдийн зураг байгаа. Тэгээ энэ дотор манай энэ ангийнхан байна. За энэ битэрийн өрөөний унтлагын өрөөний хаалган дээр нэг ийм Spider-Man-ийн нэг юунууд ингээд наацсан байгаа зү тий. Ингээд. Тэгээ манай нөхөр энэ Spider-Man-ийн юу цуглуулдаг байхгүй юу? Тэгээд сэтгүүл цуглуулт юм. Тэгэхээр тэрнээс нь одоо дундлал нь ийм юу плакатнууд байдаг тэрийг наацсан байгаа. Яг хоо эмх замбраагүй юм шиг боловч би яг нөхрийнхөө хоббиг хүндлээд ингээд наацсан байгаа. Энд чи бидний л орон зай штэ тийм ээ. Манай нөхөр унтахтаа харж бас жоохон хөөхтнээсээ дурсдаг байх гэж би боддгийг. За энэ болохоор манай номын сан за хөгжим энтер байдаг юм уу? За энэ Ливерпулийн маш их номнууд байгаа. Түүхийн номнууд байна. Spider-Man-ы цуглуулгын гэтэл ингээл битүү байна. Нара ингээл битүү. Ийм юм байна. За энэ болохоор мэдээж энэ Ливерпулийн юмнууд ингээ байж байна. За энэ бол яг миний өөрөө байгаа ингээд. Яалтчгүй л монгол хүн ингээ байж байгаа. Чиний минуттай. За энд бол манай ээжийн хатгсан юм гоё. Башингийн юм гоё зураг байдیں۔ Энэ зургийг хатгамлыг аваад манайх гоё башинтай болсон. За тэнд нэг зэмснүүд байгаа. Энийг бас ингээд гоё хатгаж гисэн. Энийг аяллаа карт их зүгээр юм билээ. Манай хүү ингээд устдгийг энийгээ. За энэ болохоор бас ингээд охинтой хүн юу хатгамал гэсэн. Энийг манай охин зориулж хатгасан. За энэ болохоор гоё машиныг миний ээж гэж гоё шүүрээр ингэж миний хүүд зориулж хийсэн. За ингээд та нартаа гэрээрээ товч танилцууллаа. Түр баяртай.